За сайн бацгаана та бүхэнд энэ өдрийн минь төргөе. Ингээд эрчим хүчний яамнаас ирээд танилцуулга хийж байгаа юм байна. За би нэг хоёр асуултыг л асууя гэж бодож байна л да. За нэгдүгüүрт нь болохоор Монгол улсын одоо 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр маш одоо энэ хөгжлийн хөтөлбөр гэдэг бол одоо хууль өөрөөр хэлбэл улсын хурлаас баталж өгсөн хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх субъект нь эрчим хүчний яам. За тэгэхээр энэ хуулийн дээр маш товч бөгөөд тодорхой Аранга, Уранга, Баян хонгор гэсэн энэ 3 аймгийн цахилгаан хангамжийг найдваржуулахын тулд 10 мегаваттын нарны станц, 20 мегаватт цагийн батарей станцыг суйрлуулах төслийг хэрэгжүүлээ гэсэн ийм одоо заалт орж ирсэн байгаа. Өнөөдөр эхний 4 сар өнгөрчөөд байна. Та бүхэн энэ одоо хуулийг хэрэгжүүлэхийн төлөө, энэ төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө энэ 4 сарын хугацаанд ямар ажил хийсэн бэ? Орон нутгаас одоо би энэ найдвартай ажиллагаа хангая. Хаа байсан одоо Эрдэнэтээс одоо насжилт өндөртэй бетон тулгуураар хангагддаг, засвар хийнэ, тулгуур уннаа, 3 аймаг хэдэн 10 сум одоо сахилгаангүй хүлдэх аюултай байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бол аймгийн орон нутгаас бол маш их дэмжиж байгаа гэж байгаа. Зөвхөн эрчим хүчний яамнаас бол одоо яг өнөөдөр ямар байдалтай ямар ажил хийсэн, тэгээ энэ ажлыг яг хизээ хэрэгжүүлэх гэдгээ хариулаач гэсэн ийм нэг асуулт байна. За хоёрдугаар асуулт болохоор за бид ер нь цаашдаа бол ерөөсөө л өрсөлдөөн зах зээл рүү айжмаар явах ёстой. Яагаад чухам өрсөлдөөнт вэ? Өнөөдөр бид нар шинэ үг хөлс барихад тэр одоо хэрэглэгчдэр очиж байгаа тэр тариф, тэр цахилгааны тариф, тэр дулааны тариф юун дээр үндэслэгдэг вэ? Өнөөдөр бодит өртөг зардал, өнөөдөр тэр шинээр орж байгаа хөрөнгө оруулалт. Тэгэхээр үнэхээр тэр бодит өртөг зардал бодиттой юм уу? Тэрийг яаж хааш нь бууруулах вэ? Үнэхээр тэр хөрөнгө оруулалт бодиттой юм уу гэдгийг шалгадаг арга өнөөдөр Монголд ятгаа дэлхийд байхгүй. Ганц шалгадаг арга нь ерөөсөө л өрсөлдөөн. Тэгэхээр цаашдаа бид нар өрсөлдөөн рүү явах хэрэгтэй. Гэтэл өрсөлдөөн рүү явахын тулд бид нар дунд оврын одоо дор хаяжны 300-400 мегаваттын их үүсвэрүүд, олон тонны их үүсвэрүүд байж өнөөдөр өрсөлдөө явагдана. Гэтэл та бүхэн мань 600-700 мегаваттын том чадалтай их үүсвэрийг 30 жилээр өндөр тарифаар одоо оруулах ийм гэрээнүүдийг ямар ч өрсөлдөөнгүйгээр хийгээд байна. Энэ бол улс орныхоо хөгжлийг боомсон асуудал. Тэгэхээр энэ дээр яавал одоо та бүхэн тэр одоо бодлого дээрээ бид нар одоо зөвхөн сэргээгдэхтэй л өрсөлдөө явуулна гэж ярьж байгаа. Гэтэл энэ шинээр орж байгаа за 5 толгой дээр гих чинь бид нар бас л өрсөлдөө явуулж ийж тэрний үр дүнд тэр хөрөнгө оруулалт доошоо орох хэвээр, тэр тариф доошоо орох хэвээр. Ягаад гэвэл эцсийн дүндээ энэ тарифыг чинь энэ одоо юуг чинь нөгөө л хэрэглэгч маань л төлнө. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн минь ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? Энэ хоёр дээр л асуултанд хариулаач гэж бодож байна. За, Чөлсрэн сайд 5 номерын микрофонд. За, их гишүүний асуултанд хариулъя. Хөгжлийн хөтөлбөр дээр ийм заалтууд оруулсан юм байл. Одоо гишүүнээ сонсчихгүй мүү? Улсын хурал дээр хэлэлцүүлгээд гишүүдийн саналаар ийм асуудлууд ордгоо. Аранга, Уранга, Баян хонгор дээр гээд. Сэргээгдэг хэний лоббигаар яаж орсон юм мэдэхгүй. Докторгүй эрчим хүчээр дээр 3 аймгийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийднэ гэсэн юм шийдвэр орсон юм байна л. Бид энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа вэ гэхээр Аранга, Уранга, Баян хонгор аймагуудын тухайд 10 хэр дэд станц дээр 100 мегаваттын нарны батарей станцыг барина. 4 цагийн гаргалгаатай. Магадгүй эн чинь 100 мегаваттаар 50 мегаваттаар 8 цаг явж болно. Ийм байдлаар бид нэр найдваржилтыг нэмж байгаа. Батарейгаар. Нарны станц бараад батарейгаа зэнэглэн тэр нь бид нар тамаагүй. Одоо ямар үнцэн мөрдөгч нь вөхлөр намайг сайд болохоос өмнө шөнийн тариф буюу одоо 2 центр батарейг зэнэглээд буцаага сүлжээнд авахдаа 15 центр авч ирсэн. Гэтэл одоо бид нар бол энийг бол 9.5 центр сүлжээнд толбуулна. Одоо 2 цент болгож буулгаж өгөхгүйгээр нарны станц бараад өөрөө батарей цэнэглжээд өгчгөө л гэж байгаа. Салхиа байрнуу, нараа байрнуу хамаагүй би батарейнаас чинь авъя гэдэг ийм л шийдвэр гаргаж байгаа гэдэг л. За өрсөлдөөн зах зээл рүү явах шаардлагатай. Бүх юмыг өрсөлдөөн зах зээл рүү шилжүүлэх гэж бид нэр оролдож байгаа боловч яг Монголын нөхцөл байдлын суур эрсдлийн хүрээнд Монголд оруулж ирээд ямар нэг байдлаар одоо борлуулалтынхаа орлогыг тогтворжуулахгүйгээр хинч хөрөнгө оруулалт хийж өгөхгүй байна. Тийм учраас тодорхой хэмжээний өртгөө нөхөд оруулсан хөрөнгөө одоо гаргаж авах хугацаанд тодорхой хэмжээний хугацаанд диспетчер үндэсний төвтэй гэрээ байгуулж сүлжээнд бид нар тогтвортой цахилгаан эрчим хүчийн худалдан авна гэдэг гэрээ хийж өгөхгүй болвол ямар ч хөрөнгө оруулагч ажил явахгүй сүүлийн одоо 30 жил шинээр станц барагдахгүй байгаа учраас ийм ажил хийгдсэн. Энийг одоо юу гэж ойлгох юм?
ийм ажилд хийгдээд явахад ундаа аргагүй. Эхний ээлж нь энэ өсөн нэмэгдэж байгаа жилд 12 байр нэмэгдэж байгаа чадлынхаа гүйцэх юм уу эсвэл одоо ингээд өрсөлдөөн гаргана гэд юу ч хийхгүй суугаад авах гэдэг энэ сонголтын өмнө л ирээд тэр саяны нэр дурдсан захлагын станцуудыг захлагын эрчим хүч худалдан авах гэрээг хийж байгаа. Ийм зүйл би өрсөлдөөнийг тодорхой хугацаанд хязгаарлана ундаа арга байхгүй. Уул нь өрсөлдөх ёстой. Ингээд яваад байх юм бол ерөөсөө захлагын станц дэмж ашиглалтанд орохгүй суугаад байх юм л. Аль өнцгөөс яаж шүмжлэх үү, дэмжих үү гэдгээ бол та бүхэн өөрсдөө шийднэ үстэй. Одоо ийм л байна. За